Амар уцгаана. За та нартайгаа нэгдүгээр өдрийн хичээлээр олж байгаа да. Маш баяртай байна. За тэг өөрийнхөө гэр бүлийн төлөө эрүүл хувилбараа бүтээх юм сайхан зорилго тавиад манай энэ сургалтанд орж ирж байгаа хүн бүхэнд баяр хүргье. Тэгэхээр энэ сургалт маань Facebook-ийн групп үүсгэн явж ирсэн нэг тэнд орж ирэх бүх хичээлүүд одоо YouTube-оор ингээ орчихно. Тэгэхээр энэ хичээлүүдийг яаж үзэх вэ гэдэг юм удирдлага гэх юм уу? Заавар магэр битээ энийг оруулж байгаа шүү. Тэгэхээр анхаарах зүйл маань юу гэхээр нэгэн та зорилго тав хийж байгаа учраас эхнээс нь дистаралтай жоохон зэгцтэй бол танд их үр дүн гарна. Тэгэхээр яадаг вэ гэхээр энэ сургалтанд хамрагдж байгаа хүмүүс тийм эхний хичээл юм даалгавар гэдэг юм. Даалгавар тийм хүнд юм биш. Өөрөөр хэлбэл та гаргасан үр дүнгээр мэдрэх ийм ойлголт. Тэгэхээр нэгдэх даалгавар нь би өгдөг. Ямар даалгавар гэхээр та үр дүнгээ үүсгэх нь эхлээд өөртөө зорилго тавь. За энэ сургалтанд би нэг сар хамрагдаа тий. Би энэ чинь одоо таргалалт ихтэй байл 5 кг жингээ багасгах гэдэг юм 10 кг багасгах эсвэл элхний өөхөлттэй байна уу? Сахарын шижинтэй байна уу тий? Энэ дээрээ тодорхой хэмжээний хувь гаргаж багасгана гэсэн ийм зорилго тэрийг болж бичиж. Тодорхой бичээд ингээ цаасан дээр бичсэн юм бэлддэг юм жаа. Тэгээ болж үгүй бичээд эсвэл утсан дээр сайхан бичээд хадгалж болно. Бичээд хадгалах юм. Нэгдэх даалгавар. За хоёр дахь даалгавар маань эрүүл хувилбараа бүтээж учраас юм харагдж байгаа хэсгээр хүссэн үр дүн гарт юм. Тэгэхээр нүдний цагаан сайхан тод болно. Нүүрс чингээ сайхан эрүүл болж хүн болгоно бидэгтэй. Тэгээ биеийн чинь хасагддаг. Тийм учраас биенийхээ ерөнхий хэмжээг авчт юм. Яаж авах вэ гэхээр эхний ээлжиний мөрнийхээ хэсгээр метрлж аваад сайхан тэмдэглэл. Хоёрдугаарт гарын доогоор авч байгаа цээжнийхээ тойргийг авчихна. Гуравдугаарт нь таацныхаа тойргийг аваад хэмжиж. За тэдэн метрээр тэмдэглэж байна. За энэ хоёр дахь даалгавар. Гурав дахь даалгавар нь яадаг вэ гэхээр одоо хэдүүлээ энэ смарт утас гэж байгаа шүү дээ. Ухаал үүсгэл энийг ашиглаад яг өөрийнхөө бодит байдлыг толинд харж байгаа. Өөртөө зориулаад болж өгвөл дотор хувцастай юм уу? Өөрийнхөө ингэ гиз хүзээ ингэ татахгүйгээр тийм яг бодит байдлаар нь уртаас нь бие бариу хувцастай тийм. Баруун болон зүүн талаас нь сайхан зураг аваад хатгалж байгаа. Энэ гурав дахь даалгавар. Дөрөв дахь даалгавар нь яадаг вэ гэхээр хүн аливаа юм хийхэд болж явах хэрэгтэй. Өөртөө юм бусдад тийм. Олонний юм уу? Энэ одоо группт орж хүмүүсийн юм ажил хүсэл сонирхолтой хүний юм. Би ингэнэ сарын дараагийн амлалт өгчөө. Энэ маань өөрийгөө дотоодоос ингэ сэтгэлийн хүч хараад хөдөлгөх их өрнөлттэй. Тийм учраас дөрөв дахь даалгавар яах вэ гэхээр та амлалт өөртөө бичиж болно. Эсвэл хань ижил гэр бүлийнхээ өрөө. За би нэг ийм хөдөөний айлын эрүүл амьдрах ингээ арга суралт хамрагдаж байгаа. Надад нэг ийм тулгамцаа сарын дараагт энэ дээр би ийм үр дүн гаргана. Энийг амлалт. Одоо энэ Facebook групп яг тантай адилхан хүсэл сонирхолтой хүмүүс эднэрийн хооронд амлаа сан бичлэг хийгээд оруулж байна. Ийм дөрвөн даалгавар таав. Хөг тийм аа та нар энийг бас баримтлал хийх үзээрэй. За тэгээд групптэй хуваалцахтаа бас мэдээж ах トゥ хамаатан садан гэр бүлэрээ за тэгээ хамт олноор орж ирсэн хүмүүс маш их байгаа. Тэгэхээр та нар маань бол тэгвэл тэр одоо хамт орж байгаа хүмүүсийнхээ өмнө бас тий амлалт өгөөд нэгнтэйгээ одоо жоохон одоо бооцоо тавьдаг ч юм уу тий нэг идэвхжүүлэх тийм арга хэмжээ авч болно. За тэгээ дээрээс нь бас нөгөө битэрийн өгдөг шагналтыг гэр бүлээр аван ч гэдэг юм уу тий тийм байдлаар нэг өөрийг урамшуулах заавал зүйлтэй их тэрээ тэр маань бол одоо өнгөрсөн хугацаанд сургалтад маш үр дүнтэй байгаа нь харагдсан. За одоо миний даалгавар за маргаашны цэгтээ шим судлалын анхан шатны хичээлүүд та нарт орж ирнэ. За тэрнээс өмнө өнөөдөр бүгдээрээ энэ сургалт маань биеийн цэвэрлэгийг хэлдэг байгаа. За биеийн цэвэрлэгэн дээр сонголт өгнө. За өнөөдөр бүгдээрээ энэ хичээлийг яг үзэж байгаа тий орой гэсэн үг. Өдрийн хоолоо яг нэг 2-оос өмнө 2-3 үед идчихэд орой 6 цагийн үед хөнгөн ногоотой шүл юм уу эсвэл тараг уугаад за тэгээд унтчихна. Одоо орой хүн тоологдохгүй нэ штэ. За тэгэнгүүтээ маргааш өглөөнд босоод групптэй би ингээд нөгөө юугаар оруулсан байгаа. Постор оруулсан байгаа. Маргааш өглөөнд босоод бүгдээрээ 1 литр шар сүү уунаа. Шар сүү гэдэг нь хөрөвсөн сүүг ээдүүлээд гаргасан шар сүүг нь хэлж байгаа шүү. Тэрнээсээс нөгөө аарцны шар сүү биш. Чихэрлэг амттай яг сүүг ээдүүлээд гаргасан шар сүүг 4 аягийг уун. За бага насны хүүхдүүд, өсвөр насны хүүхдүүдэд бол 1 аягийг уулгараа. Цүсний чулуугүй цүс өтгөн байж болно. Цүсний ямар нэгэн чулуугүй хүмүүс маань 1 литр шар сүүгээ 1 дор уун. За цүс эдлэгний асуудалтай, за нойр болж ирхэн өрөвсөлттэй ч юм уу цагаан эдээ их хэмжээгээр хэрэглэж чадахгүй хүмүүс маань бол 1 литр луунгийн шүс уун шүү.
Ловонгийн цэвэр 100% шүүс. За ингээд 12 хүртэл сайхан 1 цаг алхаад хөдөлгөөн хийнэ өглөө. За тэгээд 0-той ойрхон байгаараа энэ цэвэрлэгийн учраас мэдээж та одоо бага зэрэг одоо туулгаж нарийн бүдүүн гэсээ цэвэрлэж авна. За тэгээд тэрний дараанаас 12 цагаас эхлээд за юуныхаа ловонгийн шүүс шар сүнийхээ араас ус өгсөн хэмжээгээр ууж болно. За тэгээд 12-оос хоошоогоо 1 литр ясны шүл цэвэр ясны шүл бэлтгээд за эсвэл худалдаанд байгаа цэвэр ясны шүл худалдаад аваад уусан ч болно тийм ээ. Гэхдээ давсгүй ямар нэгэн нөөцлөгч байж ашиглаагүй 100% цэвэр тийм ясны шүл болж уугаараа. За тэгээд ингэж 1 литрийг уугаад за тэгээд оройн яг цэвэр бүсэн чихэргүүд хараг уух юм уу? За эсвэл ногооны салаад идэх, эсвэл зутан гоё халуун зутан шүл идэх. Гэхдээ бүхэл хоол идэхгүй. Идээд тэгээд унтнаа. За ингээд биений эхний өдрийн шимт жилийн биеийн цэвэрлэгээ ингээд явж дуснаа. Тэгэхээр маргааш та нар маань аяанда яг цэвэрлэгээ эхлэх үедээ биеийн дотор юу болоод байгаа вэ гэдэг хичээл рүү зөвчөөс илүү тодорхой болоо явчихна. За тэгээ бүрүүф дээрээ бас мэдхгүй зүйлс гарах юм бол санаа зовлтгүй асуугаад пост оруулаад яваарай. Яагаад вэ гэхээр манай аль хэзээний манай сургуультанд суугаад олон жилийн туршлагатай олжсэн одоо сургуульч багшаар бэлтгэгдэн сурах байгаа шавнар маань бас орж ирж та нарт маань тусна. Тэгэхээр аль болох бүрүүдэд нэгэндээ урам өгөөд яваарай. Тэгээ мэдээж анх удаа хийж байгаа хүмүүс төр бас дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй болно. Учир зүгийн тайлбарлаад ингээд хариу бас авах тийм юм хэрэгтэй. Тэгэхээр сая буйнаа маань хэллээ. Манай сургалтанд яг битээр тань олон жил яваад энэ сургалтын анх шатны хичээл заах бэлтгэж байгаа шавнар маань орно. Тэгэхээр та бүгд маань яг тулгамдаа ойлгохгүй баг зүйл юм асууж асуугаал явчихна. Тэгээ өөрөө хийж байгаа хуваалцаад бас сайхан үр дүнгөө та нар урам өгөх хүмүүсээс давхар орж ирнэ. Тэгэхээр хамтдаа ингээд сайхан явах учраас их үр дүнтэй сайхан байна тийм аа. Тэгээд бас сурах үедээ гарын авлага байгаа юу гэж нэглээд хүмүүс асуусан байсан. Хэрвээ та нар маань мэдээж хичээлээ үзээ тэмдэглэл хийгээ явж байгаа бол заавал сурах хүчийг хэрэггүй. Гэхдээ хэрвээ сурах бичих хэрэгтэй би тэмдэглэл хийж амжихгүй байгаа бас дэлгэрүүлж унших хэрэг байна гэх юм бол манай эрүүл сайн зохингийн арга зүйн ном маань аз номын санд байгаа. Тэгэхээр та нар дэлгүүр номын сангуудад бас байгаа ба. Тэгэхээр та нар маань тэндээсээ хараад давхар номон дээр тэмдэглэгээ хийгээд явсан ч болно. Заавал гэхдээ биш. Тэгээ тийм байдлаар бүгдээрээ 30 хоног хамтдаа явна. Тэгээ хамгийн гол асуудал нь өөртөө толгомдсон харшил нь илдэг. Өөрөө ингээд өчиг зүгнүүд хангаачих ийм асуудлаас ингээд салах эхлэлийг тавиад үцээрэй хүмүүс. Тийм учраас битээр ингээд үн төлбөр болгож байна. Та нар маань аваа цаг заваа цогцуулаад би дахин хийлдэг. Ингээд шинэ юм сурах хүн хүнд юм гэж бодож байна. Тэгж битээ. Энд тийм хүнд юм нэг ч юм байхгүй. Нөгөө энгийн шилж байгаа учраас маш энэ чи ийм юм уу гэмээр өөрөө мэддэг шиг юмнууд байна. Тэгээ гол нь тэрийг хийж үцээрэй. Өдөрт ингээд хэдхэн минут ч юм уу хийгээд хөвшөө яваарай гэж дахиад хэлээ. За тэгээд энэ хичээлийн дараа мөн бас YouTube сувагт маань нэг 12 цагийн үед танад маань нэг бонус хичээл орно. Яг ихтэй өдрийн туршид тасралтгүй туултай байх тухай бяцхан бас өнгөрсөн 10 жилийн хугацаанд яг шавнартай ингээд зааж яхад ажигласан түн дээр толгоорлж олдог нэг хичээл орно. Тэгэхээр та нар маань тэрийгээ бас үзчих юм бол даалгавар хийж бүр амар болно. За тэгээд та нартайгаа маргааш шинэ судлалын хичээлээр уулзъя. Түр баярлалаа.